За сайн бацгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр ургамал судлалын хичээлийн 3 дахь лекц ургамлын эдүүдийн тухай үзэхнэ. За энэхүү хичээлийн гол агуулга нь бол ургамлын эд гэж юу хэлдэг. Тэрхүү ургамлын эдүүдийг ямар эдүүд бүрдүүлдэг. За тэгээд тэрхүү эдүүдийн тодорхойлтыг эдийн бүтцийг, дотоод бүтцийг, ургамлын эдийн үүрэг ач холбогдол, ургамлын эдийн ангиллалыг авч үзэх нь байна. За ингээд ургамлын эдэд бол бүрдүүлэгчид, бүрхүүлэд, үндсэд, дамжуулахад, механикэд, ялгаруулахад гэсэн энэ 6 эдүүдийн тухай үзэх нэ. За ургамлын эд гэж юу юм бэ? Ер нь эд гэж юу гэлдэг юм бэ гэж. Тэгэхээр эд гэдэг бол ургамлын эд гэдэг бол аливаа амьд биесийг бүрдүүлж байгаа хамгийн жижиг нэгж болох эсүүдийг ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг, ижил төстэй бүтэцтэй, нэг ижил бүтэцтэй эсүүдийн хэлбэрийг эд гинэ гэж үздэг. Тэгвэл ургамлын эд нь бол ургамал анх усан орчинд үүсээд хуурай газарт шилжихэд орчиндөө зохицохын тулд эсүүд нь янз бүрийн чиглэлээр хөгжиж эдүүдийг бий болгожээ. За ургамлын эд гэдэг нь дээд доод ургамлыг ялгахын тулд бол ерөнхийдөө эд үүсэж хөгжиж эхэлсэн юм байна. Тэгэхээр ургамлыг дээд ургамал, доод ургамал гэж ангилдаг. Тэгвэл эд эрхтэн бүхий ургамлыг бол дээд ургамал гэдэг, эд эрхтэн нь бүрэн гүйцэд хөгжөөгүй ургамлыг бол доод эрхтэн гэдэг байх нэ. За тухайлсан нэг юм уу хэд хэдэн үүрэг гүйцэтгэхэд зохицсон бүтэц гарал үүсэл нэгтэй бүлэг эсүүдийг эд гинэ. Эд гэдэг ойлголтыг 1671 онд Грив шинжлэх ухаанд анх оруулсан байна. Эсүүд нь дараах шинж тэмдгээрээ ялгарч эдийг бүрдүүлдэг байна. За ижил үүрэг гүйцэтгэдэг. Морфологи шинж тэмдгээрээ буюу гадаад шинж тэмдгээрээ ижил төсөөтэй. Ургамлын орших байрлал нь ижил. Гарал үүсэл нэгтэй ийм эсүүд нийлээд ургамлын эдийг бий болгодог байх нэ. За хамгийн анх 1807 онд Линк паренхим гэсэн хоёр эсийг бий болгосон. Эсийг үндсэнд нь ингэж хоёр хувааж ангилсан. Тэгвэл үүнийг бол зохиомол ангиллал гэж үзсэн. 1875 онд Сакс физиологийн үйл ажиллагааг харгалзан эдийг ангилсан байдаг. Ингэж ангилахдаа 3 төрлийн эд байна гэж үзсэн байдаг. Бүрхүүлэд, дамжуулахад, үндсэн эд. Үүнийг бол энгийн ангиллал гэж үздэг. Орчин үед бол ургамлыг дараах төрлөөр ангилсан байна. Ургамлын эдийг үүнд бүрхүүлэд, дамжуулахад, үндсэн эд, механикэд, бүрдүүлэгчид, ялгаруулах эд гэж ангилсан. Антид дээр бол бүрхүүлэдийг хучаас эд гэж нэрлэдэг. За ургамлын дамжуулах эдийг антид дээр бол холбогч эд гэж нэрлэдэг. Ургамлын механик эдийг бол тулгуур эд гэж нэрлэдэг. Антид дээр бүрдүүлэгч эдийг өсгөж томруулдаг гэдэг байдлаар ангилдаг байх нэ. За ингээ эхний эд болох бүрдүүлэгч эд. За бүрдүүлэгч эдийг өөрөөр меристем буюу хуваагддаг эд гэж үздэг байх нэ. Тэгэхээр энэний гол давуу тал нь юу гэдэг вэ гэхээр бүрдүүлэгч эдээс буюу эсүүд нь нийлээд дахиад эсийг үүсгэж байгаа. Энэ эсүүдийг нь ерөнхийдөө бүрдүүлэгч эд гэж нэрлэдэг. Тэгэхээр ургамал хязгааргүй өсөлттэй байдаг нь түүнд байгаа бүрдүүлэгч эдтэй холбоотой. Түүний эсүүд нь байнга хуваагдах чадвартай бусад эдүүдийг үүсгэж байдаг. Гарал үүслийнх нь хувьд бүрдүүлэгч эдийг анхдагч ба хоёрдогч гэж ангилдаг.
үр боловсрох орон дах үрт нахиан дотор бүрдүүлэгчдийн их үүсвэр байдаг. Бөгөөд тоос хүртэж үр үүсгэд тэдний анхны бүрдүүлэгчд бий болж идэг. Ингэж хөврлөөс үүссэн байвал анхдагч бүрдүүлэгчд гэж үздэг. Энэ нь урамлын эрхтнүүдийн үзүүр оройд байрлаж идэг. Анхдагч бүрдүүлэгч эдээс гаралтай эсвэл өөр эдийн үүрэг гүйцэтгэж байгаад амьдралын шаардлагаар дахин хуваагдах чадвартай болвол үүнийг хоёрдогч бүрдүүлэгч гэдэг. Тэгэхээр ургамал бол ерөөсөө үзүүрлүгээс сундагш тийм ээ. Ургалт нь бол үзүүртэй байдаг гэж байна. Тэгэхээр тэр үзүүр бол юу байх нь? Энэ бүрдүүлэгчдийн тусламжтайгаар одоо ургамал маань өсөж томорж байдаг байх нэ. За үүнийг бол хамгийн анхны бүрдүүлэгч гэж үздэг. За бүрдүүлэгч эдээс гаралтай бөгөөд тодорхой үйл ажиллагаа бүхий цаашид өсөн үрждэггүй эдүүдийг байнгын буюу тогтмол эд гэж ангилдаг. Гэж нэрлэдэг. За бүрдүүлэгч эдийг үндсэнд нь 4 хэлбэрт хувадаг. Байрлалаар нь 4 хэлбэрт хувадаг. За бүрдүүлэгч эдийн тэр оройд урамлын оройд байгаа мэргэстэм буюу бүрдүүлэгч эд бол орой мэргэстэм байдаг. Иш мөчөр үндэсний үзүүрт байгаа хуваагддаг хэсүүд нийлээд яг нь орой мэргэстэм буюу орой бүрдүүлэгчд болдог байх нэ. За дараагийнх нь болохоор хажуугийн мэргэстэм. За мэдээж эрийг нөгөө урамлыг маань өргөөшн өсгөх зорилготой юм бүрдүүлэгчд байна. Энэ нь бол анхдагч ба хоёрдогч мэргэстэм гэж ангилдаг байх нэ. Хажуугийн мэргэстэм. За дараагийнх нь завсрын мэргэстэм. Тэгээ энэ маань бол завсрын мэргэстэм гэдэг маань одоо үе хоорондын завсар сунахад урт болоход эсүүдийг бий болгодог, бүрдүүлдэгийг бол завсрын мэргэстэм гэж. За дөрөвдөх нь бол шархны мэргэстэм. Альва ургамлын навч, иш, үндэс шархтаж гэмтдэг тохиолдол бий. Энийг нөхөж бүрдүүлж байвал түүнийг шархны мэргэстэм гэж нэрлэдэг. За энэ талаар дэлгэрүүлээ үзье. За орой мэргэстэм гэж юм бэ? Гарал үүслийн үед анхдагч өндрөөш нь өсгөж идэг, уртааш нь өсгөж идэг, урамлын үзүүрт байдаг бүрдүүлэгчдийг хэлнэ. За хажуугийн мэргэстэм нь бол иш үндэсний эргэн тойронд цагирах маягтайгаар байрлаж тэдгээрийг бүдүүрүүлж идэг. Орой мэргэстэм нь өсгөж өндөр болгож ирсэн бол хажуугийн мэргэстэм бүдүүн болгодог. За эдгээрийг золом, элчүүд золом гүйцэтгэж байдаг. Гарал үүслийн үед хоёрдогч мэргэстэмээс бий болдог. За бүрдүүлэгчдийг дотор нь оройн, завсрын, хажуугийн гэж ангилсан юм тийм ээ. Орой мэргэстэм нь бол иш мөчрийн үндэсний үзүүрт байдаг. Хажуугийн мэргэстэм нь анхдагч бүрдүүлэгчд, хоёрдогч бүрдүүлэгчдээс бий болдог. Анхдагч бүрдүүлэгчд нь бол перицикл гэж нэрлэдэг. Хоёрдогч бүрдүүлэгчд нь бол золом, элчүүд золом дээр үүсдэг юм бол хажуугийн мэргэстэм гэж нэрлэдэг байх нэ. Энэ маань бол том болгодог гэж ярьсан. За завсрын мэргэстэм нь бол ургамлын нэг үеэс нөгөө үе рүү уртааш нь сунгах ийм бүрдүүлэгчдийг хэлж байгаа. За шархныхайг ойлгосон гэмтсэн хэсгийг нөхөх байдлаар эсүүд нь бүрдэж эхлэхийг бол бүрдүүлэгчд гэдэг байх нэ. За зарим нь анхдагч бөгөөд түүний эсүүд нь байнга хуваагдаад байдаггүй. Хуваагдвал хажуугийн салаа мөчрийг үүсгэдэг. Түүнийг перицикл гэж нэрлэдэг. Урамлын биеийн гадаргууг ойролцоо бортог маягтай цагирах үүсгэж бүдүүрүүлж байвал тэр нь одоо хажуугийн мэргэстэмийн давуу тал буюу перицикл юм байна. Хоёрдогч мэргэстэм нь навч цэцгийг үүсгэнэ. Золом хуваагдлын дүнд дотогш модлогт гадагшаад олонд эсүүдийг үүсгэж өгдөг. Энэний үр дүнд бас навч цэцгүүд том болж идэг байх нэ.
За элчүүд золон бол хуваагдсны дүнд дотогш долон гадагш элчүүний эсүүдийг үүсгэж байна. За эндээс ерөнхийдөө ярихад бол та хэд маань золон, долон одоо элчүүд золон гэж сонсож байгаа бох тийм ээ. Энийг бол дараагийнхаа зураг слайдн дээрээс тайлбарлах учраас төвчээртэй ихэд сонсож байгаарай. Ерөнхийдөө бол хөндлөн огтолсон ишний цагиргууд дотор за долон, модлог, золон, элчүүд золон гэсэн юм бүрэлдэхүүнтэйгээр нөгөө хэсгүүд маань тогтдог байх нэ. За завсрын мэргэжтэй. Үе дурамлын ишний үеийн доор зайдмын дээд хэсэгт байрлаж байдаг. Эдгээр ургамалд орой мэргэстэм хөгждөг учраас завсрын мэргэстэмийн тусламжтайгаар зайдам тус бүр нь уртсах замаар тухайн ургамлыг өндрөөш нь өсгөж байдаг. Тэгэхээр нэг ургамлын нэг үеийнээс дараагийн үе хүртэлх хоорондын зайг л юу гэдэг нь зайдам гэж нэрлэдэг. Тэр зайдам маань уртсах, богиносох энэ үзэгдлийн үйлүүлэлт завсрын мэргэстэм гүйцэтгэж байдаг байна. За ургамлын бие механик гэмтэл авсан үед тэр хэсгийн эсүүд эрчимтэй хуваагдаж тухайн гэмтлийг нөхчөд. Үүнийг шархны мэргэстэм. Шингэж үүссэн эсийн шархны мэргэстэм нь бүрдүүлэгч эдийн эсүүд нь бие биедээ зайгүй нягт шахаж байрлан химийн эсүүд бол эсийн хан нэмгэн ихэвчлэн вакуул байхгүйгээр шархны мэргэстэмүүд бий болж байдаг гэж үзэж байна. За яагаад эсэд вакуул байдгүй юм бэ гэж. Ургамлын эсэд бол заавал вакуул байдаг гэсэн. Энэ маань нөгөө шинээр төлжин бий болж байгаа эс учраас яг нь вакууланд харагддаггүй байх нь. Ургамлын эс хөгшрөх тусам яадаг лээ? Вакуул томорч харагдаж байдаг тийм ээ. За ийм онцлогтой байна. За дараагийнх нь бүрхүүлээд. За мэдээж ойлгомжтой бүрхүүл гэдэг ирэхээр аливаа амьд биесийн гадуур бүрхэж байгаа хальс байх нь л гэж байна. Хальс хүмүүсийн бидний бол арьс гэж ярьдаг. За ургамлын биеийн гадна талаар бүрхэж байгаа дотоод хэсгийг одоо температурын хэлбэлзэл, нарны хурц, гэрэл, усны хэт ууршил, гадны хортон шавжаас хамгаалах зорилготойгоор бий болсон эсүүдийн хэлбэрийг бүрхүүлээд гинэ. Түүний эсүүд нь зузаан хамтаа ургамлыг гадаад орчинтой хийн солилцоо, усны ууршилд явуулах тусгай зөвлөгөөнүүдтэй болгосон байдаг. Бүрхүүлээд нь мөн адил үүслэр нь анхдагч ба хоёрдогч гэж ангилна. Анхдагч бүрхүүлэдийг эпидермис гэдэг, хоёрдогч бүрхүүлэдийг элчүү холтос гэж нэрлэдэг. За тэгээ ерөнхийдөө бол анхдагч бүрхүүлэд нь мэдээж хэрэг тэр үгт нахианаас үүсэх бөгөөд энэ нь бол маш нэмгэн хальс байдаг. Тэрийг бол эпидермис гэдэг. За тэгээ хоёрдогч нь болохоор одоо зузаан хальс, замун, модны холтос хэлбэрээр байгаль дээр оршдог байна. За эпидермис анхдагч бүрдүүлэгч эдээс үүсэлтэй. Түүний эсүүд нь амьд байх бөгөөд сунах чадвартай. Маш уян хатан зөөлөн нингэн байдаг. За тэгээ хуваагддаг байна гэж. Ургамлын залуу хэсэг нь навчны гадна талаар 1-2 игний үе үүсгэн байдаг. Гадаад орчин руу харсан талын хан нь илүү зузаарсан байх бөгөөд түүн дээр янз бүрийн хэлбэрийн өслгүүд үүссэн. Кутикул зэрэг бодис хуримтлагдсан байдаг. Эс нь хлоропласт байхгүй, вакуул сайн хөгжсөн байна. За бүрхүүлэлтийг үүсгэгч гол зүйл маань бол вакуул байх бөгөөд за вакуул томорсны үр дүнд нөгөө ургамлын эс маань бол өвхөж байдгаа гэдэг тийм. Тэр өгсөн эсүүд нь одоо тэр ургамлыг хамгаалах гадна талын хальс болон цугларч байдаг байна. За үүний тусламжтайгаар тэр хатан холтос хэлбэрт
шилждэг байх нэ. За бүрхүүлэлтийг хоёр дахь бүрхүүлэлт, анх дахь бүрхүүлэлт гэж ангилдаг. Анх дахь нь эпидермис, хоёр дахь нь элчүү буюу холтос байх нэ. За нэг талт ургамалд гонцгой, хос талт ургамалд тодорхой хэлбэр дүрсгүй паренхим маягийн хэлбэр дүрстэй ажиглагддаг эснэ. За эпидермис дээр гадаад орчинтой харьцахад зохицсон амсар байдаг. Навчны доод талд илүү олон, дээд талд цөөхөн амсар байна. Амсар нь хагас сар хэлбэрийн 2-9-ээс тогтох бөгөөд тэдний бие рүүгээ харсан талынх нь хана нь илүү зузаан, гадагш харсан талынх нь нэмгэн байдаг. Эдгээр нь хлоропластаар баялаг учраас гэрэлтэй үед фотосинтез эрчимтэй явагдаж органик бодисыг ихээр үүсгэснээр концентрац ихсэж байдаг. Энэ үед эс дотор калий ионууд зэргэлдэх эсүүдээс усны молекулууд ихээр татдаг. Эсийн эзэлхэн ихсэж хананд үзүүлэх осмос даралт ихснээр гадаад талын нэмгэн хан зүлхийн эсийн ихэнх даралт тэр тал руу чиглэн амсрын 2-9 гадагш хөдөлж байдаг. Ингэж амсар нэгдэх үед амьсгалын хүндидэх агаарын орчны агаартай хийн солилцоо явуулах бөгөөд амсраар ургамлын илүүдэл ус уур болон гадагшилж олон наст ургамлын ишний эпидермис нь заримдаа хоёр дахь бүрхүүлэлтээр солигддог. Эдгээр нь хоёр дахь бүрхүүлэлтээс үүсэлтэй байна. За одоо энэ зурган дээр бол нөгөө ургамлынхаа ишийг, үндсийг тийм ээ мөчрийг ингээд хөндлөн зүсэж харуулж байгаа. Тэгээ хамгийн дотор талд нь байгааг модлог гэж нэрлэв. Модлог. За дараагийнх нь дотроос нь арай гадна талаар нь тойрсныг бол идүүдийг нийлүүлээд тэр ид үүсгэгчдийг нийлүүлээд золом гэж нэрлэгэнэ. За түүний гадна талаар долон байдаг байх нэ. Долон. За түүний гадна талаар энэ ногоон тийм ээ тойрог элчүүд золом гэж байдаг байна. Тэгэхээр золом гэдэг маань энэ маш ийм жижигвтер одоо хальсархуу тийм ээ арай нэгт ийм зүйл байдаг. За хамгийн гадна талаар нь одоо цэлцгэнсэн хөвсгөрдөө зүйл байдаг. Түүнийг олвол гэхээр элчүү гэдэг. Элчүү. За энэ улаанаар тойрогдсон байна тийм ээ. Энэ тойрог гадна талынх нь бол холтос болж байна. Ийм байдлаар одоо альва ургамлын одоо юу байх нь дотоод бүтэц ийм зүйлүүдээс тогтдог байх нэ. За эдгээр энэ бүтэц дотоод бүтэц дотор маань одоо бидний яриад байгаа ургамлын идүүд маань бий болдог байх нэ. За долонгийн гадна талаар байрлаж байгаа элчүүд золмын эсүүд хуваагдаж дотор талдаа долонгийн эсүүд үүсэх бөгөөд гадагш үүссэн эсүүд нь субриныг шингээж үхэх бөгөөд тэдгээр нь элчүү болж хувирнаа. Элчүү үүсэж байх явцад амсрын харгалзах эсүүд субриныг шингээлгүй амьд хэвээрүүлдэж хуваагдах чадвартай болдог. Тэдгээр нь эрчимтэй хуваагдсны үр дүнд гадаад бүрхүүл рүү даралт үзүүлэн тэр хэсгийг хагалж эхэлдэг. Үүссэн сүвийг чичевичка гэх бөгөөд үгээр дамжуулан урмал гадаад орчинтойгоо харьцдаг байна. Тэгэхээр хоёр дахь бүрхүүлэлтийн маань үүсгдэг элчүү буюу элчүүд золом тийм ээ холтос маань бол гадаад орчинтой харьцаж чаддаггүй байна. Харьцахын тулд заавал хагарал үүсгэж амсар гаргаж идэг. Энийний үр дүнд одоо яг ийм томоохон сүв үүсэж идэг гэж. Тэр сүв нь бол сүвийн нэрийг бол чичевичка гэж нэрлэдэг.
Тэгээ энэ чичвичгагаар бол ургамал гадаад орчинтойгоо харьцаж ус эрдэс бодисынхаа солилцоог явуулдаг байна. Анх дахь эпидермис дээр болохоор амсраар явуулсан. Тэр навчны амсраар явуулж байсан бол хоёр дахь эпидермис дээр болохоор хоёр дахь бүрхүүлээд дээр болохоор чичвичгаг үүсдэг. За чичвичгийн үүсгэсэн амьд эсүүдийг гүйцэтгэгч эд гэдэг. Чичвичган зуны туршид нээлттэй байж байгаад намар битүү хальсаар таслагдан дахиж нээгдэхгүй болдгоо. За одоо бидний хаар бол хүмүүс бид нар хараад энд нэг яр байна гэж яриад байгаа шүү дээ. Тэр яр гэдэг байгаа зүйл маань өөрөө юу вэ гэхээр энэ чичвичга юм. Ургамлын амьсгалах, бодис солилцоо явуулах юу байх нь? Сүв тэгж харагддаг байх нэ. За хавар нь өөр шин чичвичга үүснэ. Элчүүд золмын давхар нь тодорхой хугацааны дараа үхэж түүний дотор талаар шинэ элчүүд золом үүснэ. Гэх мэтчлэн олон давхар элчүүд золмууд үхэж тэдгээр бүгдээрээ холтос бий болгож байдаг. Холтос нь сунах чадваргүй учраас иш бүдүүрхэд тууш хагарлуудыг үүсгэдэг. Үүгээр ургамлын дотоод хэсэг гадаад орчинтой харьцаж байдаг. Элчүүд золом элчүү хоёр нийлээд холтосыг үүсгэдэг. За тэгэхээр бүрхүүлээд бол ерөнхийдөө хамгаалах үүргийг гүйцэтгэдэг, бодис солилцоо явуулдаг байх нэ. За тэгвэл 3 дахь эд үндсэн эд буюу паренхим эд гэж нэрлэдэг. Үндсэн эдийг паренхим эд гэж нэрлэнэ. Ургамлын биеийг бүдүүрүүлж байгаа гадуурх бүрхүүл эдээр хучигдсан өөртөө бусад эдийг байрлуулдаг эсүүдээс тогтсон эдийг үндсэн эд гэнэ. Үндсэн эд нь байнга амьд байж бодис солилцоог эрчимтэй явуулдаг. Үндсэн эдийг үүргээс нь шалтгаалan 3 хэсэгт байдаг. Ассимиляцийн паренхим, нөөцлөгч паренхим, шингээгч паренхим гэж хэлдэг. За ассимиляцийн паренхим нь бол фотосинтез явуулдаг. Фотосинтез явуулдаг хлоропласт бүхий ногоон эсүүд хамаарагдана. Энэ эдийн эсүүд нь нэмгэн хамтаа хоорондоо завсар зай бүхий сэрэг байрласан том эсүүд байна. Нөөцлөгч паренхим бодисыг шимт ижлийн бодисыг нөөцлөдөг. Фотосинтез явуулахгүй зөвхөн шимт ижлийн бодисыг хуримтлуулдаг байна. Шингээгч паренхим ургамлаас гадна ус эрдэс давсыг шингээгч паренхимын тусламжтайгаар авдаг. Энэ нь үндэсний сорох бүсний өвсөнцөрт байдаг. Мөн паразит ургамал, шавж идэгч ургамалд шингээгч паренхим байдаг. За үндсэн эд бол тухайн ургамлын хэрэгцээд бодисыг хангаж өгдөг эд юм байна. За дараагийнх нь дамжуулах эд. За юу дамжуулах юм? Мэдээж эрэг шимт ижлийн бодис, хэрэгцээд бодисыг дамжуулна. Ургамлын биед шимт ижлийн бодисыг нэг хэсгээс нөгөө рүү зөөврлөх үүрэг гүйцэтгэх хоёр чиглэлтэйгээр явж идэг. Үндсээс орж ирсэн ус эрдэс давсыг навчинд хүргэх гүйдлийг өгсөх гүйдэл буюу киселин гэнэ. Навчинд үүссэн органик бодисыг иш үндэс рүү бусад эргэтэн дамжуулах гүйдлийг уруудах буюу флоем гүйдэл гэж нэрлэдэг. Ургамалд киселиний үүргийг дараах хэсгүүд гүйцэтгэв. Цорго, трахей, модлогийн паренхим, модлогийн ширхэг, давирхан хоолой гэх зэрэг. Эдгээр нь бүгд нэг ургамалд байдаггүй. Ургамалд янз бүр байна. Нэг ургамалд цорго байвал нөгөө ургамалд нь модлогийн паренхим байх жишээ нь. Эдгээр тусламжтайгаар ус эрдэс бодис, органик бодисыг дамжуулдаг байна.
За энд зурган дээр харуулж байна тийм ээ. Үндэснээс дээшээгээ өгсүүлээд бусад навч, цэцэг, мөчөрт шимт хичээлийн бодисыг ус эрдэс бодисыг өгж байгааг киселем гинэ. За өөрөөр иш мөчөр навчнаас органик бодисыг мөчөрт, ишинд, үндсэнд хүргэж байгаа энэ уруудах гүйдлийг фолоем гинэ. Улаанаар бичсэн. Улаан нь фолоем, цэнхрээр киселем өгсөж байгаа гүйдлийг харуулсан байна. За дамжуулах эдийг үндсэнд нь өгсөх гүйдэл, уруудах гүйдэл гэж хоёр хэсэгт хувааж байна. За трахе буюу цорго. Наалт үрт ургамалд дамжуулах эдийн үүргийг гүйцэтгэдэг гол хэсэг байдаг. Иш үндэсний гол хэсгийг ерөнхийдөө трахе цорго гэж нэрлэнэ. Бие дээр давхарлан байрласан хэд хэдэн порсинхим эсүүдээс тогтох бөгөөд тэдгээр нь хоорондоо хөндлөн ханнууд нь уусаж алга болон урт хоолой үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл хатуу талын ханан зузаарч модождаг, гадна талынх нь хажуу талын ханан зузаарч модожчих бөгөөд холбогдож наалтсан эсийн дотоод хэсэг нь устдаж алга болно. Үүний тусламжтайгаар цорго бий болно. Дунд нь 10-аас 20 см урттай үхсэн эсүүдээс тогтсон байна. Ханны зарим хэсэгт нимгэн хан бүхий зузаараагүй сүүд байх бөгөөд тэдгээрийг хоорын сүв гэж нэрлэдэг. Зэргэлдэх цоргууд нь нарийн сүвээр харилцдаг бөгөөд зарим тохиолдолд энэ сүв дотогш сунаж цоргыг тасалдаг. Ингээд цоргын үйл ажиллагаа зогсож шинэ цорго үүсэж байна. За тэгээ ерөнхийдөө бол тэр шүүлтүр маягийн, фильтр маягийн сүвүүд үүсгэж за түүгээрээ тэр шин бодисуудад иж доош нь гүйлгдэг байх нэ. За тархиад нүцгэн үрт ургамлуудад үрждэг. Нүцгэн үрт ургамлуудад үрж. За хажуу хан нь модчихсноос протоплазм ба мөсөн порсинхим гэсэн хэсгээс тогтдог. Тэдгээрийн хоорондох хөндлөн хан нь устан алга бололгүй шүүр хэлбэрийн олон сүвтэй болсон байдаг. За фолоемийн үүргийг дараах хэсгүүд гүйцэтгэв. Фолоем гэдэг маань уруудах гүйдэл тийм ээ. Шинэ хичээлийн бодисыг үндсэнд хүргэдэг гүйдэл. За сүүлэг шүүсний цорго, долонгийн паренхим, долонгийн ширхэг, шигшүүр хоолой зэрэг эртнэцрүүд одоо дээрх үүргийг гүйцэтгэдэг байх нэ. За шигшүүр хэлбэрт хоолой. Фолоемийн үүргийг гүйцэтгэх бөгөөд биедээ давхарлан барьсан амьд эсүүд тогтох ба ханан зузаарах боловч модождгүй. Эсийн дотоод хэсэгт амьд байх боломжтой хөндлөн хан нь устдаж алга бололгүй шигшүүр маягийн олон сүвийг үүсгэдэг. Шигшүүр хэлбэрт хоолойн ханнууд шовх үзүүр бүхий урт нарийнхан эс шахаж байрласан байдгийг дагуул эсгэдэг. Энэ нь амьд эс юм аа. Долонгийн хэсэгт байрладаг. Дамжуулах эдийн үүрэг гүйцэтгэж байгаа эсүүд нь хамт байрлаж механик эдийн эсүүдээр хүрээлэгдсэн байдгийг цорго ширхэгт багц гэж нэрлэдэг. Өөрөөр л дамжуулах багц гэж нэрлэдэг. Дамжуулах багцын фолоем ба киселемийн завсраар золмын эсүүд байрласан байвал нээлттэй дамжуулах багц гэнэ. Золмын оролцоогүй
бол хаалттай дамжуулах багц гэж ангилдаг. Золом оролцвол нээлттэй дамжуулах багц болно. За, дамжуулах багцыг флоем, киселемийн байрлалаас шалтгаалan 3 хэлбэрт хувадаг. Флоем эргэтний гадарга тийш, киселем гол руу харж байрласан байвал коллатерал дамжуулах багц гэж нэрлэдэг. Киселем гадна дотн хоёр талд флоем байрласан байвал киселемийн гадна дотн хоёр талд нь флоем байрласан байвал биколлатерал дамжуулах багц гэж нэрлэдэг. Киселемийн гадна талаар флоем битүү хүрээлж байрласан байвал концентрический дамжуулах багц гэж нэрлэдэг. Энэ хэлбэрээр гуруула цуг байна гэж байхгүй, нээлттэй хаалттай багцч цуг байдаггүй, нэг нэгээрээ ургамалд байршиж байдаг. Эдгээрийн тусламжтайгаар ургамал эрдэс бодисоо, шинэ тэжээлийн бодисоо дамжуулж байдаг байна. За, дамжуулах эдийн үндсэнд нь флоем, киселем гэж ангилна. Өгсөх гүйдлийг киселем, уруудах гүйдлийг флоем гэнэ. За, энэ киселем дамжуулах үүргийг буюу одоо өгсөх гүйдлийг бий болгодог эргэтэнцрүүд байна. Тэр нь цорго, трахеа, модлогийн паренхим, модлогийн ширхэг, давирхан хоолой зэрэг байдаг байна. За, уруудах гүйдлийг гүйцэтгэдэг бас эргэтэнцрүүд байна. Тэр нь шүүлэг суурьсны цорго, долонгийн паренхим, долонгийн ширхэг, шигшүүр хэлбэрт хоолой байдаг байна. За, механик гэдэг ургамлын биед тулгуур ба арга эсний үүрэг гүйцэтгэх юм. Модлог ургамалд сайн хөгждөг, усны ургамалд бараг хөгждөггүй эд бол механик гэдэг юм аа. Тэгэхээр механик гэдэг маань ерөөсөө тухайн ургамлыг ихц босоо байлгадаг гатуу шинж чанарыг арга ясных нь бүтцийн арга ясных нь үүргийг гүйцэтгэдэг ийм эдийг бол механик гэдэг юм байна. За, модлог ургамалд сайн хөгждөг, усны ургамалд бараг хөгждөг. Эсүүд нь бүтцийн хувьд харилцаа адилгүй боловч бүрхүүл дээр лигнин хуримтлагдсанаар хан нь модчин зузаарж байдаг. Бие гүйцсэн эсүүд ихэвчлэн үхсэн байх бөгөөд ишний захаар үндэсний голоор байрладаг. За, механик эдийг дотор нь 3 хэлбэрт хуваана. Коллинхим, склеренхим, склероид гэж. За, коллинхим нь тухайн ургамлынхаа эсний байрлалаас шалтгаалаад үндсэгт коллинхим, өвсгөр коллинхим, элтэст коллинхим гэж ангилагддаг. За, мөн склеренхим нь дотроо модлогийн склеренхим, долонгийн склеренхим гэж ангилагддаг. За, тэгээ ерөнхийдөө бол механик эдийн тусламжтайгаар ургамлын хатуу бийжсэн эсхүүд бий болдог байна. Жишээлбэл үр жимс бий болгох нөхцөлийг механик эд бүрдүүлдэг байна. За, тэгээ склероид бол одоо самрын ясч гэдэг юм тийм ээ. Тийм хатуу эсхийг бий болгодог эд байна. За, дараагийнх нь ялгаруулах эд. Ургамалд явагддаг бодисын солилцооны дүнд үүсэж илүүдэл бодисод ялгаруулах эдийн тусламжтайгаар гадагшлана. Ялгаруулах эд нь ургамлын биеийн гадна дотн талд байж болдог. Биеийн дотор байхдаа ганц юм уу бүлэг эсүүдийг бий болгодог. Ялгаруулах эдийн эс нь янз бүрийн найрлагатай бөгөөд янз бүрийн шинж чанар бүхий бодисуудыг гадагшлуулж олон төрлийн эс байдаг байна. Ялгаруулж байгаа бодисын шүүрэл гэх бөгөөд шингэн хатуу биетийг бас ялгаруулж болдог байна. Хэрэггүй бодисыг ялгахдаа эсийн дотор хадгалах эсвэл гадагшлуулах байдлаар ялгаруулах эд маань үүрэг гүйцэтгэв. Ялгаруулж байгаа бодис нь химийн хувьд нүүрс ус, эрдэс давс, давирхай,
эфирийн тус байж болдог. Ялгах эдийн үйл ажиллагааны хувьд дотоод ба гадаад шүүрлийн гэж хоёр хуваадаг. Дотоод шүүрэлтэй гэдэг нь эс хоорондын зайд эсийн дотор шүүрдэг бодис хуримтлагдахыг хэлж байгаа. Гадаад шүүрэл гэдэг нь биеийнхээ аль нэг хэсгээр гадаад орчин руу шүүрлээ гаргахыг хэлдэг байна. За тэгээ мөн адил ялгаруулах эдийг тэр дотоод шүүрлийг нь гүйцэтгэдэг ертөнцрүүд байна. Хэсэг байна. За тэгэхээр дотоод шүүрэлд бол идиобласт, схизоген, лизоген гэж бодисууд байдаг байна. За гадаад шүүрэлд нь болохоор давирхан сүв, гидатод, боловч, сүт сурга зэрэг нь гадагшаага ялгаруулдаг байх нэ. За эдгээрийн талаар дэлгэрүүлэн уншаад тооч тэмдэглэл хөтлөнө. За тэмдэглэл хөтлөн зургуудаа зурх нь байна. Багш нь бол хичээл дээр дандаа зураг харуулдаг байгаа. Харуулсан зураг схемийг дэвтэртээ маш сайн хөтөлж ойлгож уншаарай. Анхаарал тавьсан та нартай баярлалаа.